нийтийн сонсголын хуулийн дагуу одоо энэ асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх юм одоо албан ёслолтыг за нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын дагууд өнөөдөр одоо бүрэн барьж байна. За ингээд энэ асуудлаар нийтийн сонсгол явуулах болно гэдэг энэ мэдээллийг та бүхэнд хүргье. Манай бүлэг хотын даргаыг өгцруулах гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Энэ яг ямар шатндаа явж байгаа вэ? Түрүү бол 10 хүн зурцсан гэж байна. За энэ бол одоо явагдаж байгаа асуудал, тусдаа асуудал манай бүлэг гэж ер нь бол төлөөлөгчдийн зүгээс санаачлаад явж байгаа асуудал байгаа. За харав. Чөтгөрч сүнсээ худалдсан ороолон гэж кино зохиол дээр гардаг. Тэр л болоод явчлаа. Монгол Ардын намаас нэр дэвшиж, Монгол Ардын намаас аягны амсар зууж, Монгол Ардын намаас даргын сэтэр зүүж, тэр сэтрээрээ бяр үзүүлэн радиогийн байр сав луурдах гэж булаацалдаж байсан энэтгээд намынхаа бодлогыг зөрчиж байж намаасаа хөөгдсөн. Одоо харин ор хорон ойч хайггүй болчхууд нааша харсан руу налигнаж нүүр өгсөнтэй нөгдсөн бие үнэлэгчл болж тэ. Ардсан намын бүлэг хэвлэлийн хурал хийж байхад Ардын намын бүлгийн дарга асан энэтгээд энд юу хийж явна вэ? Бүглүүд нь намын бүлгийг толгойлж байсан хүн шүү дээ. Чаавас. Цастуулын цагаан. За уучлаарай. Энэ вит хоёрын цастуулын цагаан ногоонч гэж юу байх вэ? Ардын нам дадлагдсан бүлгийн дарганцар асан энэ этгээд ардчсан намтай нөхцөж нийслэлийн ажлыг гутаах гэж л чадлаараа зүтгэж хор найруулагчаа айдаж явна энэ. Ядчил ярьж хэлж байгаа юмныхаа учир жанцангч ойлгохгүй маанагдах хүн байна шүү дээ чаавас. Ер нь шахмал төвчний асуудлыг салбарын сайттай л ярих ёстой юм шүү дээ. Нийслэл бол ёстой түүч хамаагүй асуудал. Шахмал төвшийг нийслэл үйлдвэрлээгүй. Нийслэл бол ердөө л түгээх борлуулах асуудлыг л хариуцаж байгаа. Ийм хэм болоод мэдчих чадахгүй байгаа энэ этгээд яаж жоохон бүлгийн дарга хийж байсан юм бол доо тэнгэр минь 60 тэрбумынхын ч ийм л юмнуудаар бүрдэл болсон болохоор яаж ч өттэй байх юм бэлээ. Гиснээс нөгөө Сэлэн Бямбзогтын хар тамхи зодоон танхаа хэрэг юу болсон бэ? Нам хүн болоо замарчлаа шүү мөч чулуунаа.